Сайн байцгаана уу сонсогчдоо. Алдартай кино зохиол бол Harry Potter-ын талаар ярихаар бэлдсэн. J.K. Rowling бол дэлхийн хамгийн алдартай зохиолчдын нэг бөгөөд Harry Potter цувралаа сая уншигчдын сэтгэл зүрхэнд шидэт ертөнцийг амьлуулсан гайхамшигтай хүн юм а. Тэрээр 1965 оны 7 дугаар сарын 31-нд Английн Ютэ жижигхэн хотод төрсөн. Жинхэнэ нэр нь John Caitlin Rowling юм а. Түүний эцэг Питер Ролинг инженер мэргэжилтэй бол эх нь Энн шинжлэх ухааны салбарт ажилладаг байсан. Джон багасаа л ном унших, дүр төсөөлөх дуртай дотоод ертөнцид баялаг хүүхэд байсан бөгөөд 6 настайд Rabbit нэртэй анхны өгүүлгээ бичжээ. Тэрээр өөрийн дүү Дианад зориулж үлгэр зохиож ярьж өгдөг байсан. Түүний уран сэтгэмж зохиолж болох хүсэл багасаа төлөвсөн гэдгийг харуулдаг. Түүний ээж олон склероз гих хүнд өвчтэй байсан бөгөөд энэ нь Джонны сэтгэл зүйд гүн нөлөө үзүүлсэн. Гэр бүлийн уур амьсгал тогтворгүй байсан ч Джон гүн сэтгэлгээтэй ухаалаг охин болж өссөн ба бичих үйлд өөрийгөө илэрхийлдэг байв. Тэрээр экзекторийн их сургуульд элсэн орж Франц хэлний орчуулагчаар мэргэжсэн бөгөөд их сургуульд байх хугацаанд ч зохиолч болох мөрөөдлөө хадгалсаар байсан. 1990 онд Лондон руу галт тэргэн сууж явахдаа тэр гэнэт шидэт чадвартай жаахан хүүгийн дүр төрхийг төсөөлсөн Harry Potter-ын санаа төрсөн хүмүүч байлаа. Гэвч энэ жил түүний ээж нас барсан бөгөөд Джон ээжтэй номоо харуулж амжаагүйдээ гүн гашуудсан байдаг. Тэрээр дараа Португалд англи хэлний багшаар ажиллаж байхдаа нөхөрт гарч Джессика хэмээх охинтой болсон нь гэрлэлтэн бүтлгүүтдэж нөхрөөсөө салжээ. 1993 онд охиноо тэрн Эдинбург хотод ирсэн тэрээр ажилгүй, орлогогүй, сэтгэл санааны гүн хямралтай ядуурлын ирмэгт амьдарч байсан юм. Халамжийн мөнгөөр амьдарч байх хугацаанд тэр копины газруудад суун унтаж буй охиныхаа хажууд Harry Potter and the Philosopher's Stone зохиолоо бичсээр байлаа. Түүний номыг 12 хэвлэлийн газар дараалан татгалцсан ч эцэст нь 13 дахь Bloomsbury хэвлэлийн газрын начаар хүлээн авч хэвлүүлжээ. 1997 онд анхны ном хэвлэгдэн гарсан шууд амжилтанд хүрээгүй ч айчмаар уншигчдын сэтгэлд хүрч маш хурдтайгаар нэрд гарсан юм а. Harry Potter сурлын 7 дахь ном нь дэлхийд даяар 500 сая гаруй борлуулагдаж 80 гаруй хэлээр орчуулагдсан бөгөөд 8 ангид кино дэлхийн хамгийн амжилттай кинонуудын нэг болж чадсан. J.K. Rowling бол дэлхийн анхны биллионер зохиолч болж Forbes сэтгүүлээс хамгийн өндөр орлоготой зохиолч хэмээн нэрлэгдсэн юм а. Тэрээр Лондонгийн хатан хаан Order of the British Empire одон хүртэж Францын Legion Honor шагналыг эзэн болжээ. Мөн тэрээр Лимус нэртэй олон улсын буйны байгууллага байгуулж хүүхдийн эрх боловсролын төлөө ажилласаар байна. 2025 оны байдлаар J.K. Rowling 59 настай Шотландын Эдинбург хотод амьдарч зохиол бичих ажлаа үргэлжлүүлсээр байна. Тэрээр Fantastic Beasts киноны зохиол дээр ажиллаж Harry Potter-ын шидэт ертөнцийн үргэлжлэлийг шинэ өнгө төрхөөр хөгжүүлсээр байгаа билээ. J.K. Rowling бол зөвхөн зохиолч биш, сэтгэл зүйн хүч, төвчээр, бүтээлч, сэтгэлгээний бэлэг тэмдэг болсон гайхамшигтай эмэгтэй юм а. Контент маань таалагдсан бол лайк, subscribe дараарай. Энэ нь намайг дэмжиж буй илрэл юм а. Мөн сайхан сэтгэлийн комент надад урам зориг өгч дараагийн контент бүтгэхэд эрч хүчийг өгдөг юм шүү. Баярлалаа та бүгддээ.